Анх эхлээд нэг яг зохион байгуулалтын ажилд оролцсон явж исэн. Тэгээд ерөнхийдөө бол яг жүжигт яг тоглоно гэсэн яг зорилго тавиаг байсан л та. Тэгээд нэг орой одоо зохион байгуулалтын ажиллаараа зориг дээр очисон чинь манай охцод бүгдээрээ жүжигийн талаар ярилцаад бүгдээрээ уншиж байсан. Тэгээд тэгсэн чинь орж ирэл найруулагч шууд нэг хэсгийг унш гэж намайг тэгсэн. Би тэгээ ерөөс тоглоно гэж бодог байсан болохоор гайхаад жоохон цочирцгийгээд за гэдэл уншсан. Тэгээд надад эхлээд өөр дүр оногцсон л доо. Тэгээд тэр дүр манада таалагдчихсэн. Тэгээд би ч гэсэн угаасаа хоёр бас нэг найз охинтойгоо одоо ээлжиж тоглохоор байсан шүү дээ, тийм. Тэгээд тэгж тоглохоос тэгээд тэр дүрээ бэлдээд нэлийн удасны дараа одоо яг миний жүжигт тоглосон одоо бүтээсэн дүрийг найруулагч надад оноож өгсөн. Тэгээд тэр дүр энэ жүжигийн хамгийн хэцүү дүр байсан л та. Тэгээд би анх яг найруулагч надад өгнө гэж би амар айжсэн. Тэгээд би үнэхээр энэ дүрийг бүтээж чадах уугүй юу гэдгээр айгүй хэргэлцэжсэн. Тэгээд найруулагч надтай маш одоо тулж ажилласан мэргэжлийн жүжигчин биш учраас алдаа мадаг зөндөх гаргаж ирсэн. Тэгээд яг уу үнэхээр одоо зорилго нэгтэй октоотойгоо нийлээд ийм сайхан монголчуудад хэрэгтэй олон хүн үзэх шаардлагатай тэндээс их юм мэдж авахар энэ жүжигт одоо энэ хүн дүрийг одоо яг зориглож тэгээд яг найруулагчийн үгэнд ороо бүтээсэн. Тэгээ энэ дүр болохоор бүтээхэд аюу хүнд байсан. Ингээл үг болгоныг мэдэрч ингээ бүр яг ойлгож дотроос одоо дотроо оруулж тоглохгүй бол айгу ерөөсө бууж өгөхгүйсэн. Тэгээд мэдээж бас урд нь өөр дүр бэлтжижсэн болохоор цаг шахуу болсон. Би ч бараг 14 байна уу 15 хоногийн дотор л тэр дүр өөрийн болгосон. Тэгээ яг уу яг 100% өөрийн болгож чадаагүй ч гэсэн чадах хэмжээгээр тоглоод энэ жүжигийг амжилсандаа маш баяртай байгаа. Анх тайзан дээр гарахад маш их сандрал ингээд нэг амар эзэмдэжсэн. Тэгээ бусад бүх охтууд яг ийм байсан баг л та. Гэхдээ тэгээд яг эхний нэг хэдэн секунд бүр ингээл амар хамаг би салганаал ийсэн боловч тэгээд яг энэ одоо би чухал биш миний энэ хэлж байгаа үг болгон хүмүүст хүрээд тэрийг хүмүүс ойлгож авах нь тэндээс юм олж авах нь чухал гэж бодсон учраас тэгээд яг одоо дундаасаа эхлээд эхний хэдэн секунд сандарч исэн боловч сүүл рүү аюу гайг болсон. Тийм тэгээд анх аюуг сандарч исэн хоёр дахь өдөр тэгээд дараагийн нүг 4 сард бас дахиж тоглогдсон тэр үед ч гэсэн айгүй их сандарч ирсэн. Тэгээд би гиншигч болсон. Миний дуу албан гиншиг нь их их залуусыг айлгаж сандардаг байсан. Би хитрхи чанга дуурдаг болохоор залуус нөгөө ажилдаа төвлөрч чадахгүй зүг чиг алдах бүр яахаа мэдгүй. Байшингийн хан хитрхи нэмгэн болохоор би хин нэгтэй айлан гэрч секси чадаа бүр байсан. Би байшинда яраа алдаршиж цахилгаан шатанд хүмүүс намайг жигсэн байдалтай хардаг болж залуус намайг хэтрүүлдэг. Зарим бүр энэ үг яг юмтай гэж хэлдэг. Дуулалтын талаар миний бодол өөрчлөгдөж эхэллээ. Би ийдэг чимээгүй болж гэрэндээ нүрэ нан бүдэгхэн дуурдаг болсон. Би яг найтах гэж байгаад болж байгаа юм шиг дуулалтаа барьж сурсан. Тэр үеэс хойш миний толгой өвдөж би стресстэй холбоотой өвчин тусч эхэлсэн. Би бүсгүй хүнийг нэ олох тэр үедээ бүрэн зөвхөрсөн амтан байсан. Анх жүжигт тоглоно гэд эхнээсээ бодсон байсан. Тэгээд дүрээ нилээ хожуу авсан л та. Тэгээд харин тэгсэн чинь сүүлд нь авсан чинь бүр сайн хамгийн яг надад ихэнх охтуудад надад ч гэсэн тохиолдог яг тийм дүр надад таараад тэгээд мэргэжлийн жүжигчин биш учраас жоохон хэцүүлсэн л да амьлуулах гэж тэгээд найруулагч амар детачлал сайн ажиллаж өгсөн. Тэгээд дор бүрнээ маш хичээгээл бус тогтууд бол амар сайн хичээж исэн. Тэгэл ийм сайн алдартай жүжигийг одоо олонд хүрэхгүй нэг сайн чухал хэсгийг нь хүрэхгүй алдчихгүй гэж санаа зовд маш хичээсэн. Тэгээд найруулагчийн тусалцаа маш хэрэг болсон. Үг бүр зааварчилгаа бүрийг нь сурж авсан. Миний нэг сул тал нь нөгөө айгу аяархан ярьдаг. Тэгээд тэрэн дээр найруулагчаа нэлээд заваасан баг. Тэгээд миний жүжигийн тоглосон жүжигийн хэсгийн дүр бол ер нь бүх охтуудад тохиолдог тэгээ амар чухал хэсэг гэж би бодоод байгаа. Ерөнхийдөө бол умдагны үс гэдэг бол
зарим хүмүүсийн шахалтаар эмэгтэйчүүд бол хусдаг тий өөрийнхөө байж чаддгүй тийм ерөөсөө эрх чөлөөг нь боогдуулдаг ч юм уу жижигхэн зүйл дээр хүртэл ингээд гарч ирдэг. Тэр нь уг нь өмдөгний ус бол хэрэв өвтрээгээ хайрлахын тулд хайрлах гэж бодож байгаа бол өмдөгний усыг бас хайрлах хэрэгтэй. Тэр хэсгийг л гаргах гэж аюу хичээсэн. Тэгээ миний жүжигийн нэг гоё үг гэдэг тэрэндээ би амин дуртай. Цэцгийг тойроод навч байшинг тойроод цэцэрлэг байдагтай л адил. Яг л тэрнтэй адилхан хэрвээ та өвтрээгээ хайрлах юм бол хайрлах хүсэж байгаа бол өмдөгний усаж бас хайрлах хэрэгтэй. Тэр угаасаа байглаасаа эрүүл ахуйн шаардлагын хувьд байх ёстой зүйл. Тэгээд бодож явдлаа сэдвэлсэн тэр жүжиг хэсгийг амьдлуулсан да. За юуны өмнө жүжиг дээр яг энэ жүжиг хийх баг бүрдүүлнэ гэдэг нь бид нэр маш чухал байсан. Тэгээд нэгдүгürt энэ найруулагчийг сонгох ажил нэлээд чухал, бид нараас нэлээд их цагаа нэлээд анхаарлаа хандуулсан. Яагаад гэвэл энэ жүжигийг ойлгох, энэ жүжигийг яг бүрэн утгаар нь хүмүүст хүргэж чадах тийм найруулагчийг олно гэдэг бол нэлээд бидний чухал байсан. Тэгээд бид нар өмнө нь хамт ажиллаж байсан туршлага үндэслэн найруулагч Алтантай ягчийг сонгосон. Бид нар өмнө хүний эрхийн театрын үйл ажиллагаан дээр хамтарч ажиллаж байсандаа маш их сэтгэл ханамжтай үйлцсэн учраас дахин Алтантай ягчид санал тавьж тэгээд энэ саналыг мань хүлээж авсанд бол маш их баяртай байсан. Яг бол энэ бол үнэхээр бас маш нарийн мэдрэмж шаардсан, хүмүүс түргэхэд бас нэлээд чадвар шаардсан, дээр нь нэлээд зориг шаардсан юм жүжиг байсан. Тэгээд Алтантай ягчтайгаа мөн дээр нь англи хөлбөр дээр бол Канада иргэн продюсер Sharon Goldtock ажилласан. Үнэхээр гайхамшигтай бас баг болж ажиллаж чадсан юм аа. Америкийн алдар зохиолч Ив Энслер энэ сайхан жүжигийг Монголд тавих эрхийг аль бие усаар өгсөнд үнэхээр их баярлж байна. Тэгээд өчигдөр өнөөдөр ингээ 2 өдөр тоглоход 10 хоногийн өмнө билет нь дууссан тий. Тэгээд маш олон хүмүүс хаалганы гаднаас буцаж байгаа. Тэгээд маш олон хүмүүс энийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч үнэхээр их сайхан хүлээж авсанд нь баяртай байна. Хамгийн гол нь манай жүжиг тоглосон охтууд бол 100% сайн дурын охтууд байгаа. Энд ямар ч мэрэгжлийн жүжигчин байхгүй учраас үнэхээр бас их хүч хөдөлмөр орсон. Бүгдийнх нь хамтын ажиллагаа шаардсан юм сайхан жүжиг болсон. Ерөнхийдөө анх Алтантай ягч маань яг ингээд туслах найруулагчаар ажиллаж жүжигчтэй ажиллаад өгөөч гэж санал тавьчихсан. Тэгэхэд бол би яг ямар жүжигчтэй юм бэ гэдээ асууж байхад яг мэрэгжлийн бус жүжигчтэй манай клубын гишүүд гэдэг хэлжсэн. Тэгээд тухайд яг сонсоод айжсэн хэрнээ яг ингээд ширээний сургуульд яваад технээсээ ингээд уншаад ирсэн чинь надад ерөөсөө тийм хэцүүс байгаагүй. Айгу өөртөө итгэлтэй. Яагаад гэвэл бид нар угаасаа хүчирхийллийн эсрэгтэй ямар нэгэн зүйлийг хэлэх ёстой гэдэг тэр уриандор нэгдэж чадсан тийм охтууд байсан учраас бүгд зоригтой, яг нэг хэвийн бүгд гоё итгэвчтэй авьяастай байж чадсан л да. Бид нар үтрээ гэдэг энэ эрхтэн маань биднийг хорвоод авчирдаг, бид нарыг энэ хорвоод мэдлэх тэр үүд хаалга болдог. Тэгээд бидний төлөө золиос гаргаж, бидний төлөө өөрийгөө зольж, өөрөө өвдөж, өөрөө агшиж, сунж биднийг энд ирэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг эрхтэн байгаа. Тэгэхээр үнэхээр хайрлаж, хүнддэхээс өөр аргагүй гэдгийг зохиолч үнэхээр хүмүүст маш сайхнаар хүргэсэн. Тэгээд та бүхэн энэ би тэр өрөөнд байсан эсхийг хүлээн авч үзээрэй. Тэрний өдрөө нээгдэх үед би дэрэгдэн байсан. Ээж нь нөхөр нь би болон Эрсийн бэлитэй гарынхаа долоовор болон дунд хуруу тэрний өтрээнд бүхлээр нь оруулж яг л крант нээж байгаа юм шиг зөөлхөн эргүүлэнгээ бидэнтэй хайнх дуухан ярих их баригчгээд бид бүгдээрээ тэнгэрсэн. Тэрээр хідэн цагийн турш өвцөндөө дөрвөн хөллөн мөлхөж хачин эвгүүд уугаар хоолойн гүнээс яолон гараараа агаар самардан үе ойрдуу тавин орж байхад нь би дэрэгдэн байсан. Тэрний өтрөө жирийн хичимхий бэлгийн нүхээс археологийн хонгол, ариун хоолой, Венецийн сувг, чөлөөлөгтөө хүлээж буй бяцхан амтээсэн гүн худагт хулах тэр мөчөд би дэрэгдэн байсан. Тэрний өтрөөний өнгөнд хэрхэн өөрчлөлтийгч би харж зогссон. Чинэрсэн хар хөхөөс лойлын шүүсийг цайвруулан тэгснээ саардах ягаанаас хүрэн улаан өнгөнд алгуурхан шилжснэ. Хөвөө эрэмгээр нь хөл сайдл нэвчих тус улам хүчтэй түрэн наашлахад нөөсөв болгоноос нь урсах шат цагаан шингэнгээд нүж харагдаж байв. Их баригч өөрийн ихгүй халтраад байгаа гараа байн лавшруулан барьж тэрний өтрэн дээр дарах зүг нөхөн цаанаас хар устэй хүүхдийн зулаан цухаан харагдав. Би ээж ингээд бид бүгдээрээ түүний өөрийн ихгүй хавчгаад байгаа хөлийг нь хам хүчээрээ дэлгэн бариад нөхрөн түнд хүчтэй сайн дүлээдэг гэж хэлээд 1, 2, 3 хэмээн ширүүхэн тоолж байлаа. Бид тэрний өтрийг харсаар
тэр газраас нь харцааж салгаж чадахгүй байсан юм. Учир нь бид үтрээгээ марчихсан байж. Үтрээний талаарх сэтгэл дүгшил, бэшрэл хүндэтгэлийн ядруухан байдлыг үүнээс өөрөөр яаж илэрхийлэх билээ дээ. Энд гайхамшигын орны Алисад хүрэхэд үтрээ нь бүхий л чадлаараа дуулах, дуурийн дуучны ам адил нээгдэхэд эхлээд толгой, унжсан саарлгаар, гулцгансан биеийн бүхэлдээ бидний хөлөрсөн гар дээр агшин зур унах тэр мөчөд би дэрэгдэн байсан. Эргэж хараад түүний үтрээтэй нүүр тулах дараагийн хоромд ч би тэмдэл байсан. Энд цус болсон гараараа түүний бүрэн нээгдэж, урагдаж харцсан үтрээг нь тайван гихч нь ойж байхыг би харж зогссон. Намайг хараад зогсож байтал үтрийн гинтхэн хүчтэй зөглөх, өргөн улаан зүрх болон хувирав. Зүрх золиос гаргаж чаддаг. Үтрээ ч үнтэй адил. Зүрх өөрчилж бас өөрийгөө эмчилж чаддаг. Зүрх хэлбэрээ өөрчилж, биднийг дотогшин нэвтрүүлж, биднийг гаргах гэж том болж зилдэг. Үтрээ ч үнтэй адил. Үтрээ бидний төлөө өвдөж, бидний төлөө өөрчлөгдөж, бидний төлөө өгөж, биднийг гайхалтай ертөнцид авчрахын тулд хамаг зүсээ усган хэцүү бүхнийг даван туулдгийг би тэр өрөөнд харсан юм. Тийм ээ. Би тэр өрөөнд байснаа хизээч мартахгүй. Эмэгтэйчүүд тэр дундаа залуу эмэгтэйчүүд нийгмийн өөрчлөхийн тулд ийм зоригтой алхам хийн гэдэг бол бас их бахархмаар байна л да. Тэгээд яг энэ өвтрээний хүүрнэл гэдэг жүжигийн маань гол зарлага бол нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөхтэй, үзэгчдийн сэтгэл зүйд нөлөөлөх өвтрээ гэдэг нэрхтний одоо эерэг байдлаар нь хүргэх гэдгсэн тий. Тэгээд тэрнээсээ гадна хөрөнгө босгож яг хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд зориулдаг байгаа. Тэгээд энийг яг аль байгууллага төгссөн бэ? Хэдэн төгрөг цуглуулж чадсан бай жүжигээрээ. Бидний сонгосон байгууллага бол энэ удаа хүчирхийллийн эсрэг үндэсний төв гэдэг байгууллага байсан. Төвдөө 4 сая 680 мянган төгрөгийг бид нар яг жүжигийн орлого, цэвэр орлогыг бид нар хандуулсан байгаа. Тэгэд тэд нар маань тэр орлогыг одоо хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн харьяа хамгаалах байрныхаа одоо аюулгүй байдлыг хамгаалах зорилготойгоор ашиглая, хэрэглэе. Биднэрт одоо яг энэ хамгаалтын систем маш их дутмаг байгаа гэдэг үгнээс энэндээ зарцуулъя гэдгээд тохиоллын хамгаалтын хэрэгсэл хийж бүрнээр нь тавьсан байна. За танд шинэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа үзэгчтэй болон чамд өнөөдрийн мэнд хүргэе. Тэгэхээр Америкийн зохиолч Ив Энслер бол дэлхийд даяар алдартай феминист зохиолч байгаа. Тэгэхээр V-Day гэдэг алдартай хөдөлгөөнийг одоо 12 жилийн турш өрнүүлсэн байгаа. Таны хувьд бас Монголд байгаа цөөхөн феминист зохиолчдын нэг те. Тэгэхээр зохиолч хүний хувьд сэтгэлдээ хаваалцаач. Баярлалаа. Энэ Ив Энслерийн Өтрээний хүүрнэл гэдэг жүжигийн тухайд сэтгэлдээ ярих нь бол надад их сонирхолтой байна л да. Энэ Энслерийн Өтрээний хүүрнэл гэдэг жүжиг өөрөө нэрнээсээ өгсүүлээд манай уламжлалт сэтгэлгээний өнцгөөс харах юм бол хүн цочирдмаар юм шиг. Гэтэл нөгөө талаас зайлшгүй манай одоо Монголд энэ жүжигийг тоглох цаг нь болцсон байжээ гэдгийг жүжигний нээлттэй эхний тоглолтыг үзээд надад тийм сэтгэл төрж исэн. Тэгээд бүхэл одоо уламжлалт соёлд эмэгтэй хүний хөтрээг одоо бозор зүйл гэдэг тийм талаас нь хардаг нэг тохиолдол байсан. Одоо тийм үнцэг байсан мөртлөө нөгөө талаас болохоор бас ихийн умаа гэд хүндлээд байгаа юм шиг юм зөрчил сэтгэлгээнд ондол өнөөдрийг хүрсэн. Тэг хүмүүсийн ойлголт. Гэтэл тэр өтрээ юу ямар нэг юм яриул юу ярих байсан бэ гэдэг тийм талаас нь эмэгтэйчүүдийн сэтгэлдээ дандаа нууцлж явдаг маш их ялгуурлан гадуурхал сэтгэлийн дотоод одоо зөрчлүүдийг янз янзын төвхтэй эмэгтэйчүүдийн одоо хүүрнэл хэлбэрээр гаргаж ирж хүмүүсийн одоо анхаарлын төвд оруулж ирснээр энэ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийг ялгуурлах, хүчирхийллийн үзэгдлийн эсрэг соёлоор өгсөн хамгийн том анхааруулга байсан гэж би боддог. Тэгэхээр энэ жүжиг өөрөө бол миний дөвгөнсөн дүгнээгүй өөрөө хүмүүсийн сэтгэлгээнд асар их өөрчлөлт оруулсан. Энэ жүжигээр Ив Энслер дэлхийг өөрчилсөн 120 эмэгтэй нэгээр тадарч исэн юм байна лээ. Тэгэхээр энэ жүжигийг Монголд тавьсны л би өөрөө манай соёл урлаг хүний эрхийг хамгаалах эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйлсийг нэг алхмаар урагшлуулсан явдал гэж боддог. Маргаашийн хүн нэвтрүүлгийг хүлээн авсан үзэгч та бүхэнд баярлалаа.
маргаашийг бүтээх үзэгч та шинэ ажил, шинэ амжилт, шинэ ирээдүгээр маргаашийг ухтаарай. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.